Зохиолыг бичсэн Аг Сарнай, зохиолыг уншсан Туул Синди Бор аяга. Ширийн дээрмэн байгаа ирмэгэн нэмтэрсэн бор аяганд хаяахан цай ууж суухдаа эмээгээ би хачин их сандгийн. Цэнхэр даавун тэрлэг бор саатай альчуур баруун гартаа барьсан модон таяг эмээгийн минь нэрийн хуудас байчтэй. Гунан үхрийн эвэр байтугай сэлэнг мөрний ирчилсэн их ус тас хөлдөж эдэр насны залбоотой орчууд чонон даах нүмерч адууны арсан гутлаар биеэ өвч хулдаж харин эмэгтэйчүүд нь болох суусрын үнтэй арьс бугын шилбний арсан гутлаар гангарч хөр өвлийн хүйтнээс биеэ хамгаалan байхад миний эмээ хөөн дааван дээлтэйгээ цагаан ултаа гутал өмсчихсэн өвлийг ажрахгүй давдагсан. Модон таяг нь ч гэсэн хин нэгний хөрөөдөж засаж янзалж өгсөн энгийн л нэг урт мод дээрээ бариулчгүй. Миний хамгийн их гайхдаг нь гадаа ямар ч хүйтэн байсан эмээ хизээж бээлийн өмсдөггүй явдал байсан юм. Балчирхан оюунда эмээ минь бээлийн авах мөнгөгүй болохоор авч чаддгүй байхдаа том болохоороо заавал авч өгөх юм шүү гэсэн бодол эргэлдэх. Гарын дах бээлигээ тайлаад эмээгийнхээ гарыг дулаацуулах санаадаа атгахад өөрийн минь гарнаас илүү халуухан дулаахан зөөлхөн мэдрэгддэг байж үлээ. Миний эмээ гаднаасаач дотроосооч хайр дүүрэн нар шиг хүн байж тээ. Тэтгэврээ буусан өдөр 5-6 настай намайг хөтлөөд төмөр замын дэлгүүрт очино. Ган зам дэлгүүрт заримдаа Орсын их хөөрхөн хүүхэлдэйнүүд ирнэ. Би охин хүүхэд гэсэндээ тоглоомонд нүдэн унгаж барьж тавьж их л эргэлдэнэ. Эмээ худалдагч эгчтэй сонин сайхан хөөрч орныхоо хажуугийн жижиг авдранд хийх чихэр бичээн өнгөт өрлөнөөс хит хидийг авснаа сайн намайг анзаарч ингэртэй тэрсэн хүүхэлдэйг минь миний шар охинтой адилхан хөөрхөн зайлиг юм аа. За аав очихоор цаад ээж чинь дими юм авлаа гэх байх та. Гүй тийхтэй яадгийн. Насаараа ажилсны шагналт гэж тэтгэвэр авч байгаа юм хойно охиндоо авч өгнөө. Тийм ээ долгороо. Ингээд худалдагч эгч рүү хараад инээд алдан зогсдог байсан нь саяхан л юм шиг. Эрхлэгчээ тантай хүн уулзъя гинэ оруулчих уу? Гэх бичиг цаасны ажил хариуцсан болрын дуунаар өмнөх аягнаасаа нүдээс алгаж бодол цэгцэрлээ. Ямар хуу хүн бэ? Залуухан эрэгтэй хүн байна. За оруулчих. Гингээ аягаа авч ширээнийхээ нүдэнд хийгээд хувцаа баг зэрэг засаж гаднаас орж ирэх хүнийг хүлээн суулаа. Сайн байна уу та? Гих залуугийн байр байдлыг харвал өмссөн зөөснө нь их л дэгжин сүүлийн үед залуусын шуураад байгаа бэрийн дэнтэр нь бололтой их л гэлцэл хувцастай алтан хүрээтэй нарны шил зөөсөн залуу байх ажээ. Сайн суугаач миний дөө. Гэхэд минь гаднаас зорин ирэх хэн бүхэн суусаар бараг л өмнөөс түүх өгүүлэхээр болсон хуучирсан модон сандлыг ярван харснаа. Зүгээрээ ихчээ би яаруу явж байгаа. Танаад аавыгаа өгөх гэж ирсэн. Хүн авах уу? Дүүн минь чи юу яриад байна? Ямар бараа таваар эд зүйл солилцох гэж байгааш. Хүн авах уу гэсэн чинь юу гэсэн үг вэ? Юу л да эхнэр жирэмсэн удахгүй төрнө. Харин аав маань эхнэртэй таардгүй маа. Тэгээд л танаад байлгах гээд аваад ирлээ. Бүр аваад ирсэн юм уу? Тийм ээ. Гадаа үүдэнд хүлээж байгаа. Бит хоёр өглөөнөөс хойш хид хідэн газар очсон. Даанч авах газар олдохгүй байна. Бүгд л хүнд дүүрсэн гэхийн. Хамгийн сүүлийн найдвар танаах л байна. Гэхдээ залуугийн нүүрэн дундуур байлгаад авмаар санагдсан ч энэ байтугай сайн мууг олон үдснийг биеэ барьж залуугийн хажуугаар өнгөрөн хаалганыг харуул үүдний хүлээлгийн сандал дээр бор дээлтэй томоо монгол гутал өмсөн хажуудаа тортой хувцас тавиад таяга хоёр хөлөөхөө завсар хийж гараараа тулаад нүдэнд нь нулимс цэлэгнэн суух атхар жижигхэн өвгнийг хараад залуу руу эргэн харж чиний төрсөн аав мөн үү? Тийм ээ мөн байлгүй яах вэ? Тэгээд аавтайгаа цаашаад хамт амьдарч үнэхээр чадахгүй болсон гэж үү? Ээж маань өнгөрөөд аав ганцаараа мал хуугаа харж чадахгүй тгүрээд орон гэр морь малаа бүгдийг нь зараад манад ирж амьдрах болсон ч эхнэр минь аавд доргүй байнга л өөсөв ирж орой бүр ааваас болж гэрт хэрүүл гарна. Тэгээд ч эхнэр төрөх төглөө тайван байлгах хэрэгтэй болцоход байдаг. Аав минь яахав дээ? Энэ насандаа хийх ёстойгоо хийгээд үзэх ёстойгоо үзчихсэн хүн юм чинь харамсах юм байхгүй штэ. Танаад үеийн хідэн хөгшчүүлтэйгээ тоглож наадаж ярьж хөөрөөд харин ч сайхан гэж бодоод байгаа штэ. Ихчээ
Та манай аавыг асрамжийн төвдө авчихал та. Би танд хэд 3 төгрөг өгье. Аавд надаас өөр үр хөөхөд хамаатан садан байхгүй. Тэгээд ч аав өөрөө дуртай байгаамаа. Та надад ганцхан удаа тус болооч дээ. Амьдралаа эхлүүлж болгож бүтээх гэж аваа залуу насыг минь бодооч дээ хчээ. Тийх үү? Би аавыг чинь ганцхан энэ удаа авъя. Харин чиний хөө өсөж томроод чамайг хэрэггүй гэд энд авчрах үед манайх дүүрэн хүнтэй л байх байх шүү. Гэхэд залуугийн нүүр нь тодорсон инээд хоромхон зуурт алга болсон ч аавыгаа үлдээж чадсандаа баярлаж байгаа нь харваас илт байлаа. Чи нарийн бичгээр очиод бичих цаасны ажлаа гүйцээчих. Харин аавыгаа эргэж тойрч уулзаж байгаарай. Битгэрчдэг юм штэ дүү минь. За тэгнэ хчээ. Ястай их баярлалаа. Таны тусыг би хизээч мартахгүй. Баярлалаа. Гисээр гарчгүйсэн залуу аавдаа үнсүүлсэн үгийг даанч мэдэхгүй юм. Ингээд манай дүүрэн жаргал ахмадын асрамжийн газар дахин нэгэн шинхэн гишүүн андгаа химээх буураагаа хүлээж авсан юм. Андгаа химээх тостаас нүүртэй залуудаа их л сайхан ир байсан болов гэмээр өтгөн хөмсгтэй давхраатай нүд нь аяган дотроо эргэлдсэн буурай маань энэ жил 71 хүрчээ. Хүүн орхиод явсан тэр өдрөөс хойш яг 23 хоног цонхоор тэнгэр лүү ширтэд суучаад олигтой хоол унд ч идэхгүй, унтаж амархан ч харагдахгүй биднийг их л сандаргаж үлээ. Магадгүй хамаг хайраа зориулж хүзүүн дээрээ эрхлүүлэн суулгаж халуун гэртээ тэрж хүүдэл гэж зориулж хийсэн имэйлийн сүүлийн дөрөөгөө сураар зангидаж суусан он жилүүдээ нэхэн санаж хэнийг нь ч танихгүй дасал биш газар орхиод явсанд итгэж чадаагүй хэл байх. Хань минь би ч мүд удахгүй шинжтэй болоод ирлээ дээ. Цаанаасаа л би хүндрээд ах юм. Надаас хойш чи минь яанда. Наран гаран маань нэг л бүтэхгүй залуудаа нийлэх шиг боллоо. Чадлаараа л хорж цагдахыг оролдсон ч нэгэнт үр хүүхдийнхээ ухааныг биш биеийг нь төрүүлдгээс хойш яалтай үлээ. Тэгээд ч гидсэн нилээн томорсон харагдан лээ. Ганц охиноо хүний дайтай л хадамд гаргалаа. Цааш яаж амьдрах нь өөрийн ухаанаар болог. Харин чамдаа л хамгийн их санаа минь зовох юм да дүүрэн жаргал минь. Яах гэж ийм ярьдаг хүн бэ та чинь. Тэгээд ч удахгүй би чинь сайжраад ирнэ. Имч хэлсэн штэ. Имээ сайн уугаад хэдхэн хоног хөвдчихвэл босоод ирнэ гэж. Би чинь чамаасаа 10-аад ах хүн шүү дээ. Харин ч өдөө зэрэгтэй насалж сайхан амьдралаа. Энэ бүгд чиний минь хайр халамж юм шүү дээ. Өөрийн үр хүүхэд заяагаагүй ч гэлээ өсгсөн охин минь хүний зэрэгт хүрлээ. Иннээс өөр юу хүсэх вүлээ дээ. Чамдаа ганцхан л юм захи. Надаас хойш орон гэртээ эзэн нь байж галаа манаж яваарай да. Чи минь дэндүү зөөлөн шүү. Та минь одоо хэсэгхэн амар би хоол цайны ая бодъё. Яа, хэлэх юма хилээд орхисон сэтгэл хөнгөрөх шиг. Миний хань нэг сайхан бууз хийгээч. Шүлэн гойчсон буузыг сороод идэгч хичнээн сайхан гээ. Цэвэн өөх махан алгалсан 5 дүүрэн буузнаас ганцыг идчихэд мөнгө аяхтай зэлгэн цайнаас хэд балгаад сэтгэл нь хансан хүн шиг тайван нойрсоод өглөөн сэрсэнгүй. Бүхий л насаараа хань цэвэндээ охиноосоо дотоогүй эрхэлж балетийн бүжигчин хийсээр тэтгэвртэй гарсан дүүрэн жаргал ханаасаа хойш гар мухарджээ. 3 өрөө том байрныхаа хаашаал харна цэвэний хизээч мартагдамгүй хайр инэрэл шингэсэн эд зүйлс харагдана. Охин наран гарав хаа нэг ирэх гэлээж хоногч завдалгүй нөхөрлөөгээ яраад явчихна. Ганцхан аяг хоол хийж идчихэд аяг халбгаа угаачих бол өдөртөө хийх зүйл дүүрэн жаргалт үгүй болжээ. Байрны хөгшчүүлтэй гарч ойр зур юм ярмаар байвч ханигаа байхад хүүхдийн тоглоомын саатанд суучгаад дэрэгдүүр зөрж өнгөрсөн хөгшин залуу хэнийг ч ялгалгүй ам уралдан сайн мууг нь ярьж суудаг. Тэднийг нүднийхээ булангаарч харж байгаагүйдээ гэрвшиж очиж чадахгүй халахсаар сүүлдээ өдрийг цонхон дээрээ барах болжээ. Чанха өдөөс харсан байрныхаа хүмүүсийг хідэн цагт ажилдаа явдгийг, хідэн хүүхэдтэй ямар ажил хийдгийг бараг л өөртөө онош тавин хэлж, орой ажилласаа хідэд ирдгийг бүртгэн суух болжээ. Нэг бодлын зугаатай ч юм шиг энэ байдал түүн таалагдаж, хідэн цагаар ч хамаагүй суухтаа уйдахгүй. Ийм цонхон дээрээ суусан нэг өдөр охин хүргэн хоёр нь орц руу зүглэж яваа харагджээ.
Гэлээ миний хоёр хүү яваад ирдэг чинь яасан сайн юм бэ? Ээж нь ойрноос охиноо санаад та нарав явдаг юм уу гэж бодоод л байлаа. Харин Бэхбат энд ажиллаар хідэн хүнтэй уулзна гэд тэгээд яваад ирлээ ээжээ. За ээж нь одоохон хоолунд хийгээд орхи. Наашаа гарахтаа хилдэггүй яасан хүүхдүүд вэ? Дүүрэн жаргал ойрт хөдлөөгүйгээрээ хурдан хөдөлж хидхийн хормын дотор ширээ дүүрэн хоолунд амттан өржээ. Миний охин чинь хуушууранд ямар дуртай билээ. Сайн ид. Одоо мөдхөн нэг хөөрхөн амтан гараад ирэхээр тайван сууж хоол идэгч завгүй болно. Хүүхэд ээжигээ хоол идэхийг мэдэж байгаа аятай аяг хоол бариад суунгууд чинь л бахираад л мөмө идэх гээд хил амбулталзаад эхлэн шүү дээ. Эзгүй оргиод байсан гэр нь гэгээ орох шиг санагдаж хэд хоногтой хантай сайхан байсан тэр нэг өдөр хүргэн Бэхбат байдгаараа толгоогоо ганцгалжчихсан үг дөөгүй орж ирээд наран гарын хэвтэж байсан өрөөнд ороод уйлах шиг болжээ. Гайхсан дүүрэн жаргал өрөөнд орох хэсгээ шийдэж ядан үг сонсчих санаатай дөхөж очисон ч хаалттай хаалганы цаанаас олигтой юм олж сонссонгүй. Нилээд удасныхоо наран гарав гарч ирээд галтгоонд хоол хийхээр мах ирчиж суусан ээжийнхээ хажууд дөхөж очиод ээжээ манай бэхээгийн хамт 8 их гэж байсан хоёр залуу хамаг мөнгийг нь залилж аваад Орос руу зутаачихсан гинэ. Дарханд амьдарч байгаа аавын авч өгсөн 2 өрөө байрыг барьцаанд тавиад хүнээс мөнгө зээлчихсэн байсан. Одоо хүн нь мөнгөө өдөр бүрнийхэд хүүний мөнгөн ч замбраагаа алдчих шиг боллоо. Бэхээ энд байдаг ахаасаа мөнгө зээлэх гэж ирсэн ч бүтлгүүтчихжээ. Одоо яана ээжээ? Хүүхэд маань хизээ мүдгөө төрөх цаг болцоод байхад бит хоёр байраа алдчих шиг боллоо. Үгүй та хоёр чинь яхаараа орон байраараа тоглодог хүүхдүүд вэ? Тэгээд ч аав чинь чамайг зарж үрж болохгүй шүү гэж хичнээн их загсан билээ дээ. Харин ийм л юм болчихлоо. Яах вэ ээжээ? Бэхээгийн маань аав ээж туслах гээд ч өөртөө амьдралаа яа гэсэн хүмүүс л би. Хамгийн том ах нь гэрээсээ ганц сайн явна боловч эхнэр нь халгаахгүй байна гэх юм. Миний охин аавыгаа өнгөрөөд 2-3 хаан сар болж байхад орон гэрээрээ тоглоод хайчихлаа гэж үү дээ. Ингээд нүдэн чихтэд ирсэн дүүрэн жаргалыг юу хэлхийг чих 50 сонсож суусан хүргэн Бэхбат галтгооны өрөөнд орохдоо их л гимшсэн царай гарган гар хуруугаа оролцсоор ширээний доор байх сандлыг татан суугаад ээжээ миний буруу л да. Манай наран гаруйн буруу байхгүй. Би л хүүхдээ төрхөөс өмнө амьдралаа сайхан болгох гэж хит яарад муу хүмүүстэй таарад луурдуулчихлаа. Уг нь бол цагдаад өргөдөл гаргаад өгчихсөн. Олох юм бол бүх мөнгө авчих юм л да. Харин одоо яаралтай л мөнгө олж аавынхаа авч өгсөн байрны өрийг өгөхгүй бол байраа алдчих гээд байна ээжээ. Наран гарав бид хоёр манай аавын гэрт очиод амьдарч болох ч гэсэн хүүхэд маань төрчхөөр галт үлдэг гэрт жаахан зутрах байхгүй идэл. Наран гарва охин минь чи мэдэн дээ. Аав чинь бүхий л насаараа чи бид хоёрын төлөө зүтгэж өглөөний нарнаас төрүүлцээрээд үчийн гилантаа уралтаж унтдаг байсны хүчинд ийм зэрэгтэй яваа шүү дээ. Чамайг хадамд гарахад хүүхдэн усанд гараад үрж хүүхдийн даав угаах үедээ гэж хайрлсандаа хамаг байдгаа шавхаж нийлүүлээд тэтгэврийн зээлээ авч нэмэрлээд тэр байрыг чи авсан юм шүү дээ. Одоо ч ээж нь тэтгэврээ буухаар хагсыг нь хийдэг юм штэ. Ээжээ, тэгэхэд одоо яах юм бэ? Бит хоёр гудамжинд гарах болж байна уу? Танд аав үлдээсэн мөнгө, аль эсвэл хөөрөг, эртний идэлгээд үнд орчхоор юм байхгүй гэж үдээ. Охиных нь нэгдүүтэйгээр тормолцсон хайр хүргэдэг байсан дөлгөөхөн нүдэнд нь мөнгнөөс өөр юм харагдхаа байсан шиг дүүрэн жаргалт санагджээ. Нэг их санаа алдсан эмгэн охин хүргэн хоёрлууга урам хугарсан харцаар хараад хаяахан янгинан өвдөх хөлөө хэд базалснаа шийдсэн янзаар босож үл мэдээх доглон алхасаар хөгшнийхөө зургийн өмнө очиод уучлалт гуйх шиг хэсэг зогсоод доош тонгойн авдраа ухаж байрныхаа гэрчилгээг гаргаж ирлээ. Шоод өрүүлжин тэр цаасан дээр цэвэн овогтой наран гарав гэснээр тодхон зураан харагдана.
Хадам ихийнхээ байрыг авах төлөвлөгөө нь амжилттай хэрэгжсэнд хагартал баярлсан Бихват гаднаа харамсан хүний дүрсгэж хэдхэн хоногт хадмынхаа гэрийн хамаг өнгөтэй өдтө бүхнийг нааш цааш болгож зарж үрж явхдаа байр авах хүнээ аль хэдийн олжгсон эхнэр хадам хоёроо 30 машины твшинд суулгаад хэн захаасаа баг зэрэг халзарсан цэвэний үе дамжиж ирсэн авдар өөр бас бус аахар шаахар зүйлийг ачаад тормойтлон суулгаад явуулжээ. Хав ойрын хүн гуйж ээжийнхээ ачааг гэртээ оруулсан наран гарав жижиг өрөөгөө ээждээ тогтжуулж өгчээ. Хайртай нөхөр нь үнэхээр л их өрөнд орсон гэж бодсон наран гарав маш чухал экзэгтэй үед нь тус болсон ээждээ талархаад баршгүй. Нийгмийн эдийн засаг солигдож байгаа ороо босгоо үед хүн бүрэл өөрийн чадхаар амьдрах гэж тэмцэж урт хойд хөрш рүү нууж хааж бараа гаргах нэг нь гаргаж байхад зөрүүлээд оруулж ирэх нь ч байх. Бихват дарахны уугуул 11 хүүхэдтэй айлын 5 дахь хүү. Эцэг эх нь бусдын л адил хүүхдүүдээ хоосон хонуулчихгүй кичээн аав доорвон зах дээр тэрэг төрдөг бол ээж нь цайны газарт үйлчлэгч гин. Хүүхдүүд нь эхнээсээ айл орон болон өрх тусгаарлан гарсан ч гэлээ олигтой эзэмшсэн мэдлэг боловсрол гүйлгээ ухаан байхгүй дээр баахан залхуу заваан аав ээжийнхээ гарыг хараад сурчсан болохоор амьдралаа хүн шиг аваад явж байгаа нь ховор. Азар том ах нь хичээл сурлагадаа сайн байсны ачаар улсаас тэтгэлэгтэй их сургуульд сурч төгсөөд их сургуулийн багш болж Баян айлд хүргэн оржээ. За тэгээд бусад хүүхдүүд нь аав ээжээсээ хоногийн хоолны мах гурилны мөнгө шаналгаж суухдаа харин ч нэг ичихгүй дээр би хаагаа хөдөлгөөж ажил хийж мөнгө олохыг хүсдэггүй гайхалтай хүүхдүүд. Тэгсэн мөртлөө зан нь нэгтээгүүр тэрийг ч муулж, энийг ч өөнтөглөж, энэ ч ажил хүнд, тэр ч ажил муухай гэд улсаас олгодог халамжийн хідэн цаасанд сэтгэл ханаж суудгийг наран гарав сайн мэднэ. Харин Бихват ах дүүсээсээ тис ондоо 8 гүйлгээний ухаантай юмхнаар юм хийчихдэг авхаалчтай залуу шиг санагдана. Цаг хугацаа улиран өнгөрсөөр учрал хэмээх Оросын хүүхэлдэй шиг бар үстэй шаав шар царайтай хөөрх охин эхээс мэдлээд 5 нас хүрчээ. Бихватын 8 хийдгэн дашин шок болж хэсэгтэл баян хүний дүрт тоглоод юучгүй хоцорчээ. Гэвч уран цэцэн үгээрээ хөөрхий их охин хоёрыг хуурж худал үнэн ярьсаар дархандаа 2 өрөө байраа зарж төмөр замын гарамны ойролцоо айлын хашаанд гэр барин буужээ. Дүүрэн жаргалд ганц охиноо даагаж аяыг нь харж амьдрахаас өөр сонголт үлдсэнгүй. Хүргэн хүүнд 5 жилийн хугацаанд зангаа таниулжээ. Эхэндээч ээжгээд сүрхий байснаа сүүл рүүгээ дугарханч цөөн болж хүн байн чинээч тоохоо болов. Бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй баахан том 8 ярихаас хэтэрсэнгүй сүүлдээч гэрээс гарахыг байж орон дээр тэрийн хөвтчгээд зураг цонин хоёроос толгоогоо салахгүй хоол байвал идчгээд эхнэр хүүхэд хадам 3 гар хөлийн үзүүрс зарж суусаар шалхайсан бүдүүн гэзтэй хоолны сав болон хувирав. Охин наран гаравч мөн ялгаагүй унтах идэхээс хэтрэхгүй хаяа нөхөртөөгөө их дуугаар хэрэлдэж нус нулимс болохоро ээжтэйгээ санах мэд ингэрт нь очиж аргадуулахаас өөрөөр ээжигээ тоохгүй. Ерөөс энэ гэрт дүүрэн жаргалыг ганц баярлуулдаг хүн гэж тоож харьцдаг хүн нь учрал болжээ. Охиноо цэцэрлэгт хүргэж өгөх авах гэдэг түүнд нэн сайхан санагдана. Хол алгахад хөл нь баах өвдөх боловч хөршайлын ярэмплийн зарж өгсөн модон таягийг тулаад явхад дэмтэй гэж жигтэйхэн. Цэцэрлэгээс гэр хүрэх замаараа дайралтах дэлгүүрээр орж охинтойгоо янзах бичээн баавгатай чихэр үзэмтэй үрэлж юм уу заавал нэг амттай юм авч идхийг хичээн. Түүний тэтгэврээр 4 ам хөдөлж байгаа болохоор тэр болгон эмээ охин хоёрт нууцаар булганах мөнгө олдоод байхгүйж яаж ийгээд л орой дэлгүүрээр орж нэг их юм авах гэж байгаа хүмүүс шиг энэ тэрийг сонирхон харсаар ууттай чавга 5 га 2-ыг гих мэд 100 төгрөгөнд хөөрх юм авчхаад гэр хүртлээ хүлхээд сонин сайхан ярьж авах зугаатай сайхан санагдана. Харин гэрт ороод учрал охин чимээгүйхэн хувцас сольж дүүрэн жаргал хөгшин өөрт нь зориулж бэлдэж өгсөн орон дээр суугаад янгинан өвдөх хөлөө хий димийл гараараа баахан базаж суусаар наран гарвын хийсэн аягтай хоолноос багахныг идчгээд буруу харан хөвтгтээ даан чирт төрүүлээд явчихсан ханаа сангалзаж хаа нэг нулимс туслуулан хөвтнө.
Хүнд өөр хүүхэд баяр баясгал авчирдагч гэлээ уйтгар өнөг зовлон цөхөрлийг бас өгч чаддаг гэдгийг тэр ойлгожээ. Гэвч өргөмөл ганц охиноо хизээж хүний хүнгих эндүү ташаа бодол төрсөнгүй. Цаашдын хувь заяаг нь Тэнгэр бурхандаа даатхан залбирч өдөр хоногийг өнгөрөөх айдсаар. Хүн хичнээн хөгшөрч туйлдсан ч гэлээ хөл гаранд хөдөлж байгаа цагт том жижиг сайхан муухай огтхон ч хамаагүй өөрийн гэсэн гэр орон маш чухал гэдгийг дүүрэн жаргал хөгшин өнгөрсөн жилүүдэд маш сайн ойлгожээ. Ханыхан захиж хэлсэн гал голомтоо манаж яваарай гэдэг үг ямар холыг харж хэлснийг ойлгох шиг болжээ. Тэглээгээд яах ч вүлээ. Хий дэмхийл харуулсан суухаас хэтэрсэнгүй. Бихват зурагтны өмнө шавар бурхан шиг суухаас залхаж зах зээл хавцаа эргэлдэж хэд 3 төгрөг олчих санаатай наагур цаагур гүйсэн ч эзэмшсэн мэдлэг боловсралгүй түүнд таарах ажил олдсонгүй. Олдсон нь ачаа бараа гурил будаа зөөхөөс хэтэрсэнгүй. Баахан самаан зантай түүнд нэгмүү ачигч хийж нүүр амаа халтардуулан гүйж явах олигтой санагдсангүй. Өмссөн хувцас сундран тааруухан гартаа жаал жуул талхмаас л барьсан хөгшин эмэгтэй сугдаж яваа нөхөртөө өвгөө хүүгийн сургалтын төлбөр нэхэгдээд болохоо байлаа. Уржигдэр холбоо орж хүүтэйгээ ярихад дуу муутай байна лээ. Сургуулаас нь төлбөрөө төлөө гэж шаардаад байна гин. Муу хүрэн үнэгээ махлаа зарах уу? Гэхэд хөл нь хадам ээжийнхээс нь дутахгүй доголзон алхах халзан ир юу гэж ганц сайлынхаа үнийг зарах вэ дэх хөгшөн. Харин тэрний оронд тэтгэврийн зээл аваад хүүдээ явуулчихъя. Миний тэтгэврийн зээл түрүү сар дууссан шүү дээ. Хүмүүс сургуулаа төгсөөд авбал чи бид хоёрын нар гарах гээд л байна. Тийм ээ хөгшөн. Гээд инээлтэн алхах хоёрын араас алхаж явсан Бихватад уг яриа чихэн дээр нь алт хангин дуурах шиг сонсогджээ. Өө нэрээ тийштэй химэн дотроо уулга алдсан ир бушуухан гэрийн зүг алхлаа. Гэрийн хаалга татан орвол наран гарав орон дээрээ ирэх муур шиг тааваараа унтахажээ. Ойрноос жин нэмж бүдүүрээд ив хавгүй харагдах болсон ихнэрээ голонгой харсан Бихват нараа сэрээрээ ээж хайчав химэн угзархад ууранд хүрсэн бүсгүй. Би яаж мэдх юм бэ? Хүүхдийг чи авах гээд яваа байлгүй химэн уурсаж хүнжилтээ улам нугдаан хөвтөх ажээ. Альвэ чи босоод ирэлдээ. Хоол ундаа хийгээч айлын авгаа байж өдөр шөнөгүй ногоортол унтах юм. Гэхэд нөхөр өөдөө нэг том харсан наран гарав гайхсхийн. Миний найз ажилд орчихсан юм уу? Гинт хүн татаж чангаагаад ах чинь. Үгүй. Бихээ хүү тэгж хүний доор зарагдаж боолын ажил хийхчгүй. Өөрөө өөртөө л дарга гэж мэд. Тэгээд яасан? Арай нөгөө хэдэн жилийн өмнө хүнд хулигдуулсан мөнгөө авчгаагүй эцтэй. За тэрийг одоо мартаач дээ. Өчнөө хэдэн жилийн өмнөх юм яриад авахаар босч хоолоо хий. Ээжиг ирэхээс өмнө хурдан хоолоо хийгэм. Хүй, юу олоо вэ? Гинт миний ээжэд санаа тавиад байх чинь. Тэгэхээр хайраа би шинэ бизнесийн санаа бодож олсон. Тэрийг хийхэд мэдээж мөнгө хэрэг болно штэ. Олигтой хамаатан садангүй чи бид хоёрт хэн мөнгө итгэж өгөх вүлээ? Харин ээж биднийг бодвол төрөөс сар бүр тэтгэвэр авчихдаг, тийм ээ? Чи арай ээжээр зээл авахулах гээд байгаа юм биш үү? Ээжийн тэтгэврийн мөнгөөр нилээд хэдэн жил хоол ундаа залгалаа. Чиний тэр санаа чинь бүтэхгүй бол цаашдаа яаж амьдрах юм? За, үргэлж тийм азгүй байна гэж юу хийдгийг? Энэ удаа хандаа итгэчихээ. Чамайг парта байранд суулгаж ванта усанд хэвтүүлнэ л гэж ойлго. Харин ээжиг ирэхээр миний хань эвтэйхэн хилээд ойлгуулчих заа юу. Гээд нилууран үнсэх нөхрийнхөө чэйжээр тэрсэн бүсгүй. Нэрээ чи байранд орчихдог бол хичнээн сайхан бэ. Би чин багасаа л тогтохтой байранд өсөж хүнээс дутхгүй хувцлаж амттай бүхний дээжийг идэж аав ээжийн хайранд холбирсан азтай л охин байла. Харин чамд хайр сэтгэлээ өгөхдөө улаан гал руу гараа хийхээс ч боцохгүй дүрлэлцэн их хайраар хайрлсан да. Чи одоо юу вэ? Тэгээд надтай суусандаа харамсаад байгаа мó да? Үгүй ээ, зүгээр л хүний амьдрал нэг хിവэрэ байхгүй юм даа л гэж.
За тэр яах вэ? Хурдан хоолоо хийлдэ. Би хэсэг зурагтын чих мушгаад улсаар нь дэлхийн ертөнцөөр сонь сайхан юм юу вэ гэдгийг санджоод орхив. Ингэсээр босох гээд гидсэндээ түүртэн түнтэгнэх нөхрөө инээд алдан харц суусан наран гарав. Дуу аялан босч хоол хийхээр хансав шамлан ажилдаа орлоо. Энэ өдөр эмээ охин хоёр ихээхэн тансаглажээ. Шинэ жил болох төгснөгийг ч хэлэхүү дэлгүүрт яваад ороход мандрины үнээр арааны шүүс гоожуулж, учрал эмийгээ шалсаар ганцхан ширхэг мандрин худалдан авч тэг дундуур нь хуваагаад гамнан эдсээр хашааныхаа хаалганд хүрэх үед дуусжээ. Учрал хот хөхөрч эмээ ёстой амттай байлаа тийм ээ. Тэгэлгүй яахав их л сайхан амттай юм. Эмээ тэтгэврээ буухаар охиндоо шинэ жилээр ууд дөрөн мандрин авч өгөмз. Харин чи цэцэрлэг дээр айлын хүүхэд цохиж болохгүй шүү. Өнөөдөр эмээ чамаас олж нүүр улаасан шүү. Эмээ гэрлээ намайг шоолоод ийсэн. Танаа эмээ 3 хөлтөөгээд ахаар нь духан дундуур нь нам цохоод хайчихсан. Чааваас та. За ори. Наад хошуу амчинд хөлтлөө. Нууцаар булгансан хоёр ам хамраа арчсаар гэрте орвол наран гарав шар тос хөвсөн банштай цай хийжээ. Хоймроо суугаад цээж нүцгэн цай ууж суусан бих бат босон харайж. За та хоёр минь осох хош ах уу? Хар хүүтэн цэцэрлэг энэ төр гэж байхаар гэрте сууж ойл ясын учирлаа. Эмээгээ нааш цааш нь явуулаад хөлн өвдлөө штэ. Гэвэл дээлээ тайлж байсан дүүрэн жаргал. Эмээ охин хоёр цэцэрлэгтээ явуулгүй яах вэ? Зөндөө олон дуу шүлэг сураад мундаг олж байгаа миний охин чинь. Хүргэж авах яах вэ? Надад бараг гимнастик л олж байна. Өдөржингөө гэрт суухаар хөл гар хөшөөд улмал өвдөд байх шиг санагдаад байдгийн. За тэгвэл ээж өөрөө л мэдхээс нараа ээжэд хоол хийгээч ёстой ясны хөлс гаргахаар цай болжээ. Ээжээ та дээшээ сув. Сүүлийн үед муу хүү чинь ажил үйлс бүтгэ байгаад таныг ч асарч халамжлахаа мартаж орхисон байна. Уучлаарай ээжээ. Гангар шаазаа аяганд хоол аягалж суусан наран гарав нүрээрээ дүүрэн инээд мэлтэл зөөлж. Манай ээж чинь залуудаа мундаг бүжигчин хүн байсан гэсэндэ бараг надаас илүү хөнгөн шингэн. Учирлыг гэрт суухаар хүүхэд зэвэрчихнэ гэд өөрөө л цэцэрлэг дагуулж очиод бүртгүүлчихсэн. Өнөөхөн ч дуртай гэж жигтэйхэн штэ. Намайг багад ээж бас л дугуулсан сургалт гээд олон янзын юм дагуулж гүйсээр би ч хоосонгүй юмны л дөртөө болсон. Даан чиг санаанд нийцэх сайхан ажил таарахгүй. Гэхдээ үргэлжил зурагтныхаа өмнө хадаатай юм шиг суудаг хөргөө охин хоёр нь халуун дулаан яриа өрнүүлэхэд дүүрэн жаргал эмгэнд туйлын сайхан санагджээ. Учрал охинж аав ээж нь жигтэйхэн сайхан ааштай байгааг далимдуулан шаваагаа хантал өсөрч дэвхцэн дуулж хөөрч гүйсээр ядраад унтчихжээ. Нараа чи ээжэд өчтөр өнөөхөө яагаад хэлсэнгүү? Харин хэлэх боломж гарсангүй. Чи ам хуурайгүй ээжийг магтаад охиноо эрхлүүлээд суусан биз дээ. Би чам руу нүдэрээ ирмэж дохио өгөөд байхад худлаа энийгээд л суугаад ах юм. Ээж учрлыг хүргэж өгчөөд ирэхт нь эвтэйхэн хилээ зохицуулахыг бодоорой. Дөрвөн биенийхээ сайн сайхны төлөө л сүүлийн удаа зориглоод ээжээс авсан мөнгөөрөө урдаас бараа авчир зах дээр зогсъё. Бихээ мэндэ сайн бодож тунгааж ажил хийгээрэй дээ. Энэ удаа яг бүтнэ. Цаанаасаа л нэг совин төрөөд ах юм. За би гарч бииржээр түрээслэх лангуу хайлаа. Бас авчрах барааныхаа судалгаагч хий. Нөхрийнхөө итгэлтэйгээр ярих үгэнд итгэсэн наран гарав тун удахгүй байранд амьдраад булган шөө бүмсөөд чихэндээ алтан эмиг зөөгээд хавийн хүүхний атаархсан харцанд гунхаж алхах нь өнөө маргаашгүй юм шиг санагдахад хашааны гадаа гарч ээжигээ харуулдан зогслоо. Хашааны цаанаас таяга тулсаар алхах ээжигээ харсан наран гарав яг л багийнх шигэ ээжээ гэсээр махлаг бие холбилцуулан гүйж очиход хөөш миний охин чинь нэмгэн хувцастай хүүтэнд яагаад гараад ирэв? Бихээ хүү арай зодож цохоогүй ээж. Би таныг хүлээгээд л та яасан удаж ирвэ? Ээж нь алхасаар байгаад л өдийд л ирдэг штэ. Миний охин өглөөдөө унтаж байдаг болохоор юугаа мэдхэвдэ. Төрүүлээд ор даарчихлаа. Томоогүй гэдэг нь. Би яах вэ? Хойлоо хамт орё. Ээжээ манай бихээ аваа ир хүн шиг ажил хий гинэ. Аштай юу да. Өдийн насны ир хүн ажил хийхэд гэмгүй.
Охин минь, чи ч бас ажилд орж энэ амьдралаа өөдөн татмаар санагдах юм. Намайг үхээд өгөхөөр яах хүмүүсийн. Хүргэн та хоёр ч яах вэ гэхэд уучралдаа л санаа зовох юм. Ээж ингээд хачин юм яриад идгийн. Миний санаанд нийцэх сайхан ажил олдохгүй болоод л тэр штэ. Ээжээ, бихээ бит хоёр биерч дээр лангуу түрээсэлж 8 хийхээр болсон. Манай хүн хятадаас бараа авчирна. Одоо ч 8 хийдэг хүмүүс л баян цатгалан сайхан амьдарч байна. Харин та бит хоёрт ганцхан удаа итгээд тэтгэврийн зээлийн аваад өгчих. Наран гаруу ээжигээ зөвл бүрээр ятгаж шалсаар тэр өдөртөө дагуулж банк ороод зээл авахулж амжлаа. Бихват 2-3 хоногийн дараа 90 орох галт эргэнд сууж явлаа. Шинэ жилийн элдв тоглоом 90 мэран хямдхан бараа дарж ирэх төлөвлөгөөтэй. Нэг купенд таарч суусан 3 залуутайгаа танилцаж, замын уртад муу шиг тоглож бас ч болоогүй. Залуусын гаргаж ирсэн хатуухан юмнаас хид татсан шигээ явлаа. Тухайн залуус урт сурдаг нэг ангийнхаа гэж өөрсдийгөө танилцуулсан бөгөөд галт хэмээх залуу зүгээр муу шиг тоглож суух уйтгартай юм а. Хэдүүлээ мөрөөдөө тоглох уу? Ганц 5 хоолны мөнгөөр замын турш зугаатаа тоглоё л доо. Гэхдээ хамт яваа найзууд нь дуун дээр нь дэмжиж Бихватыг яахын гэхэд түрүүнээс хойш ингэртэй зүүсэн мөнгөө байн дарж явсан Бихват. Ахын ч болох уу да. Та гурав тоглол. Ах нь хэсэг хажуулнаа. Гэхдээ залуучууд өөр хоорондоо нүд ирмэлцэн. Өө тэгээ ах амар бид хэд хэсэг тоглоно. Гэхдээ дээд талын орлоо гарсан Бихватын нойр хүрсэнгүй. Манай галаа өнөөдөр ёстой яндата байх ч нэ. За хамаг мөнгө алдхаас өмнө болох уу да. Гаргаа чи айгаад байгаа мó да. Ахаад ганц тоглолцохыг. Хоолны мөнгөөр эхэлсэн биш бүхэл бүтэн үхэр авах мөнгөтэй болчихлоо штэ. Алив ахаад хуваал да. Зөөл мөнгө буцааж ав. Залуусын шууган дунтаж чадаагүй Бихват тэдний бооцооны мөнгө багаас хэрхэн ихсэж байгааг сонссоор хорхоонд хүрч урд нь байрныхаа мөнгөөр тоглоод алдснаа нэхэн сансан ч 3 жаахан бацаан шүү дээ гэсэн бодол төрөхөд ингэртэй байгаа мөнгөө даран хэсэг хөвцснээ тоглохоор шийдэж доош буулаа. За дүүнөр, овоо тоглодгийн байх ч нэ. Ах нь хэсэг нүдний хор гаргаад тахсан та хэд ч тоглосоо сууж байх шив дээ. Ах та хуваагаач яндоогоо нэг үзээд орхий. Залуус Бихватыг хөөргөн дэмжиж ширээн дээрх шилтэй архинаас багаар татуулсаар тоглоомч эд дундаа орж Бихват дараалан хожиж Азийн тэнгэр өнөөдөр намайг ивэж байна шүү. Дүүнер буухта ахаасаа хоолны мөнгө аваарай. Химэн томорч суусаар нилээд ч согтож ирлээ. Эхнэрийнхээ мөнгө алдаа ингрээсээ бидхий салгаарай гэж ойж өгсөн даавын жижигхэн удтай мөнгөө хүзүүнээсээ мулт татан гаргаж ирээд ах нь бооцоогоо өсгөнөө. Эр хүн шиг ирүүлцэж эмээлтэй морь шиг дүүглж тоглодог дарахны дали бихээ гэдэг чинь би байна. Химэн өнгөрч юм үзээгүй унган багын зан нь сэдрээд гарах шиг л болжээ. Хөөе залуу, сэрээрээ. Ямар балиар үнэр танартай юм бэ? Улсын унаанд ингэж явхаасаа ичээсэ. Ирэх газараа ирээд хамаг хүн амтан буучгаад байхад ичихгүй ногоор чивдэх юм а. Хамаг хувцаа хааш тайлж, үсэн өрвийж дотор нь шатаж сэрсэн Бихват эргэн тойрноо сая харж байгаа хүн хэсэг сууснаа ингэрээ тэмдрэн үзвэл хов хаасан. Айж сандрахтаа галдрагны үйлчлэгчийн үгэлсээр уутанд хийх урьдчиланы хоол унд архины шил хийх хогийн савыг булааж авч үзвэл цэнхэр өнгийн дааван цүнхэн гараад ирлээ. Үгүй энэ дотор байсан мөнгө хайччихва. Миний мөнгө химэн орилох эрийг харсан үйлчлэгч бүсгүй. Юу мөнгө вэ? Би сая л наадахыг чинь энэ хогтоо ч хамт хаялаа штэ. Хэрэгтэй байсан бол цүнх савндаа хийхэд яадгийн. Та нар шиг аригчдыг ямар мэдэхгүй биш. Альвэ хурдан буу цэвэрлэгээ үйлчлэгээгээ хиймээр байна. Надтай хамт явсан залуучууд хизээ буусан бэ. Тэднэр л миний мөнгийг авчихлаа. Одоо яана? Хадам ээжийн минь тэтгэврийн зээлээ авч өгсөн мөнгө байсан юм шүү дээ. Гэхдээ үйлчлэгч бүсгүй Бихватыг өрөвдөнгүй харснаа. Хүмүүс саяхан л буусан да. Өрөөгөө шалгаж яваад өөрөө их чинь сэрээсэн. Хурдхан буувал хамт явсан хүмүүсээ олж магадгүй штэ. Гэхдээ Бихват хувцаа хам углан гарчгүй лээ.
Анх удаа хүний газар хөл тавьж үзсэн түүнд хаашаа л харна элдв янзын улаан ирээн бичиг үсэг хөл тавих зайгүй хүмүүс хөлгсөн газар угтлаа. Нөгөө 3 залуу бараа сураггүй алга болжээ. Халаасандаа мөнгөгүй өлөн ходоодтой шаардсан биетэй бихват хаачгаа мэдэхгүй хэсэг суулаа. Чааваста. Одоо яах вүлээ? Ямар үүлийн үртэй хүн болохоро хүний нутагт ингэж суух хувьтай юм болоо. Яаж гэрийн бараа харна? Хэрэггүй л тоглолоо гэсэн бодлууд ар араасаа хөөрч анх удаа гимшиг сэтгэл төржээ. Хадам аавынхаа байр, ховор чамин эд хэрэглэл тавилах сэлд дархандаа 2 өрөө байраа мөрөгтэй тоглоомд алдсныхаа дараач бихват ингэтэл их харамсаж байгаагүй юм. Нутаг нэгтнээ хүний газар хоослоод орхисон 3 залуу оюутанч биш хил дамнаж ууж идэж зугаа цэнгэл хөөсөн мөрөгтэй тоглоомд гарсан лойрчд байжээ. Гал тэрэгний буудал дээр замын зугаа гаргачих ээлжит золиосоо хайж суудал хуучирсан ч гэлээ богино савхин хөрөм өмсөж булган малгай тавьсан залуу байн ингэрээ тэмтэрх нь залуусын хараанд өртжээ. Суух суудлаа зориуд тааруулж авсан залуучууд өөрсдийгөө оюутан хэмээн танилцуулж хятад арх гаргаж бихватын ая талыг олж сонирхлыг татсаар хамаг мөнгийг нь хуй хамаад явахдаа огтхонч сэтгэл нь нэмзгэлсэнгүй нь анхны удаа биш болохоор тэр бүлгөө. Хүний газар монголчууд маань нэг нэгнийг их сэтгэл нь усанд хайсан чулуушаг алга болдгийг бихват хантал мэдэрчээ. Ирээнээр дүүрэн монголчууд гахаагаар бараа татаж ирж буцах нь ихч гэлээ хүн дээр очиж учраа хэлж 5 цаас гуйсан бихватыг нохооноос дор үзэж хинж тусалсангүй. Аргаа барсан бихват гудамжинд цас цэвэрлэж зогссон хөгшин хятад эрдээр очоод хил нэвтрэлцгүй ч гэлээ дохой зангаагаар булган малгайгаа зархаар болсон ч өвгөн хятад өмсөж яваа хүрмийг нь ихэд сонирхож хоёуланг нь авна гэж байгаа бололтой зангаа хаажээ. Ингээд бихват өвгөнд хүрэн малгай хоёроо зарчхаад өвгөний өмсөж яваа урт ногоон дээлэрхүү гүртгийг гуйсаар авч өмсөхөд дотор газрын хүний нялуун тийм гээд хилчхийн аргагүй ихэнх үнэр хан хийлээ. Гэрээр дүүрэн борцтой шөлний үнэр хан хийж цэцэрлэгээсээ ирээд өлссөн учраас ээжигээ хурдан хоолоо хийхийг шавдуулсаар аяг халбгаа хашуулан сууж байтал гэрийн гадаа хин нэгэн дуулах шиг уйлах шиг сонсогдлоо. Наран гарав орон дээрээ ирэх эргүүлээ сууж байгаа ээж рүүгээ аимсан хараад "Ээжээ, та сонсвоо? Гадаа хүн байх шиг байна. Яана, согтуу хүн бололтой. Ороод ирэх үү дээ." Гэтэл гаднаас "Нараа, ханаа, учирлаа. Миний охоо, аав нь ирлээ." Гэр шүргэн ойч хүнийг хоолоогоор нь таньсан наран гарав ухсхийн гарлаа. Бихват бүтлгүүтэж ирсэн өдрөөсөө хойш үе гудамжны ихэнд байх худгийн архичдтай нийлэн ууж суух боллоо. Тэр гэрийн 4 хүний амьдрал эрс дорооджээ. Дүүрэн жаргал хөгшин сард авдаг тэтгэврээ охиндоо өгч, хоол унд түлээн нүрсээ авч, тог цахилгааны мөнгөө өгөөд цаана нь 10-аад мянган төгрөг үлдээчгээд чихэр жимс юухан хийхэн авдаг байсан нь өнгөрчээ. Бихват хадам ээжээрээ зээл авахуулаад ирээ явахдаа үнэхээр л амжилтанд хүрч сайхан амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байсан билээ. Гэвч өөрийн хөнгөн хийсвэр зангаасаа болж сүүлчийн итгэл найдвараа салхинд хийсгчихсэн нь угаас ухаан муутай түүнд хүнд цохилт болсон нь ойлгомжтой. Үргэлж мөнгө нэхэж хэрүүлэх ихнэр хадам ихийн гомдлын харц бяцхан охиных нь хоол нэхэн уйлгнах дун бихватыг бүр залхааж гүйцэв. Гэрт өдөржин шигдэж суухын оронд арх ууж сэтгэлээ тайтгаруулах нь түүнд ихээхэн таатай байдаг болов. Аяг халуун хоолны мөнгө олдохгүй мөртлөө шилээрээ арх олдох нь юутай гайхалтай. Хоосон ходоодон дээрээ арх гулгуулсаар бихват ясаар шахуу болчихов. Хаяа ходоод хавцаа нь хүчтэй хатгуулж өвдөгч архиа уухаар өргөс авсан мэт зүгээр болчихно. Урд өдрийн уусан архиндаа шаартаж толгойд архин маналзан аман ангаж төв гихшүүлсгүй болсон тэрээр хүнжлийнхөө завсраар сэмээрхэн харвал эхнэр наран гарав нь гал дээрээ тогоогоо тавьчихад нэг зүйлийг их л сөрхий хутгаж сов. Бихват дотроо хоол ундгүй өглөө хатлаал гэд байдаг байсан. Байгаа л байхгүй юу? Хадам хөгшөнд нуусан юм байж л таараа. Намаа гараад явсан хойгоор идэж уудаг болж таарлаа. Даан чи энэ бүдүүн хөөхөн улмал таргалаад байсан нь ийм л учиртай байж.
гэж бодоод цааш чимээгүйхэн харвал наран гарав хоолноосоо аяганд хийгээд учиргүй сорж уугаад хүлсээ арчиж ховдоглон идэж эхлэв. Гидс нь хоржигнож тисгээ байсан бихвад хүнчлөө хуу татан босож хэр даг болсон өмдөө углаад таагвай өчигдөрхөн хоол унд хийх махны өдөс жалах гээд өглөж дуулаад байсан яала. Хөлсөө гартал идэж байх шивдэ. Гихийг сонссон эхнэр нь хүний урманд бихватыг тоож харсангүй хүйтэн хөндөй дуугаар чи идмээр байвал идэлтэй. Идэлгүй яадгийн. Энэ гэр орны ч өрхийн тэргүүн нь би мөн бидстэй. Хоол цайныхаа дээжийг өгдгүү маа гэхэд халуун дээр нь хоолоо идэ гэж дуудаж болно доо. Наран гарав юу ч хэлсэнгүй ширийн дээрээс аяг авч тогоондоо хоолноосоо аяглан түүний өмнө тавилаа. Өрвийсэн үсээ хоошоо хид илэх аядсан бихвад гараа хооронд нүрчин халуун шүлээ очихоор аягтааг аваад гайхаж орхилоо. Эн чи юу юм? Юу эдгийн? Усан чансан хэвгэл байгаа эцтэй. Бала авга чи ямар үхэр мал уу? Ийм юм идэхээс ичээч даанч сүүлийн үеэс таргалаад байсан. Хаанаасаа ийм юм олдог байна. Битгий хуц чи чамайг ир хүн шиг байсан бол би хажуу айлын үхэртэй тавьдаг хэвгнээс хулгайлч чанаж идэхгүй л байсан. Хөө за одоо байтлаа чиний хэвэг усан чанаж ууж байгаа нь миний буруу юу те? Тэгээд хиний буруу юм? Хөөх юм уу ээж охин хоёр минь ч бас чамаас олж зовж байна. Ир хүн юм бол ажил төрөл хийж амьдралаа хүн шиг аваад явчаач. Чи битгий дими юм яриад бай. Тэгж яривал айлын авгаа нарыг хар. Солгоо ганагийн авгаал гэхэд гудамдаа дэлгүүр ажиллуулад сайхан амьдраад л байна. Банзаагийн авгаач гэсэндээ гэртээ хоол хийгээ захаар зараад мөнгө олоод болоод байхад чи л гэртээ бие даахгүй шахан болоод хэвтэж байгаа биш үү? Сайх хоёрыг хажуунаас нь харвал энэ хэрүүл хизээч дуусгааргүй үргэлжлэх шинжтэй. Эмээ, би одоо сургуульд орно тийм ээ. Тэгээд гой гутал бас цүнх авна. Аав ээж хоёр надад авч өгөх болов уу? Өгөлгүй яах вэ? Миний охин ч улмал том болоод байна. Эмээ охиндоо хамгийн гой цүнхийг нь авч өгнө. Таны мөнгийг аав аваад алга хийчихсэн штэ. Эмээ охиноо сургуульд орохоор хэрэглэх гээд ганц алтан бүгж хадгалаад л байгаа. Чи ээж авах хоёртой хэлж болохгүй шүү. Мэдвэл аваад л үрчхэн. Би хэлэхгүй. Эмээ, би өлсөөд байна. Гэрт хоол байгаа болов уу? Хайрн л дээ. Аав нь өнөөдөр архиа уугаад ээж нь өдөржингөө гэртээ хэвтээ байлгүй дээ. Гэхдээ эмээ охиндоо гөөхий авч өгнө. Бас ундаач аавна. Хоох, гой доо. Эмээ, та хаанаас мөнгөтэй олсон юм? Эмээ охиноо цэцэрлэгт нь өгчхөөд ажил хийгээд мөнгөтэй болсон. Дүүрэн жаргал зээ охиноо цэцэрлэгт хүргэж өгөөд захын гаднах байрны хогийн цэгээс ус ундаа архины шилтүүж тушаадаг болжээ. Охин хүргэн хоёр нь одоо тэрэнд огт хамаагүй болж амин ганц наран болсон зээ охиныхоо төлөө шүд зууж мөнгө цуглуулсаар л байв. Учрал эмээгийнхээ хайранд юугаарч дутахгүй өсөн өндийж 10 жилийн сургуулаа төгсгөөд Орос улсад хүний их хэмжээр 100% тэтгэлэгтээ сурах хөтөлбөрт тэргүүлж эмээгийнхээ магнайг хаагартал баярлуулжээ. Бихват наран гарав хоёр өнгөрсөн 10 жилийн хугацаанд үлгэн салган амьдарч хорвоогийн тоосыг хөдлөсөөрөл явлаа. Тэдэнд охин нь хаашаа юунд яаж явах нь огтоосоо ч хамаагүй байв. Учрлыг Орос явахын өмнөхөн эмээгийнх нь бие муудаж эмнэлэгт хэвтжээ. Эмнэлгийн цагаан ор эмээгийнх нь сонхисэн цайраа эмч нарын найдваргүй гэсэн харц учрлыг айлгаж байлаа. Цаг үргэлж дулаахан байдаг хамгаас хайртай эмээгийнх нь гар цэв хүйтэн болжээ. Баг байхад дулаахан бас том санагддаг байсан тэр гар одоо жижигхэн хүүхдийг шиг болж мойнижээ. Ээжигээ эмнэлэгт хэвтсэн болохоор ирэх биш төрсөн охин нь гэсэндээ наран гарав ирж сахихч гэлээ цаг үргэлж согтуу байдаг нөхрөө худгийн ус түгээгч бүсгүйтэй учиргүй харддаг болохоор тэгс ингэсгийгээд учрлыг үлдээчгээд гэрлүүгээ яарна. Эмнэлэгт анх хэвтснээ бодоход эм тарианда дээрцэн дүүрэн жаргал намуухан дуугаар охинтойгоо сэтгэлийн үгээ хэлэлцэн. Ивэдээ эмээгийн охин нэг үе бодоход аваал боллоо. Эмээ чамайг 10 жилийн сургуулаа төгсдөл амьд явна гэж бодсоор бодсондоо хүрлээ. Хүний шунал барагдахгүй юм да.
Ахад хүслээр болдог бол тэр сайхан сургуулаа төгсөөд эмч болохыг нь харах юмсан. Миний эмээ хамгийн мундаг эмч нь одоо удахгүй зүгээр олчих нь. Охин нь сайн сураад мундаг эмч болцоход эмээгээ бүр илүү урт наслуулнаа. Хорвоогийн жамаар хинч байсан бурхан болдгиймаа миний охин. Эмээч гэсэн нэг л өдөр байхгүй болно. Тэр үед миний охин гунж гутралгүй толгой өөд явдгийм шүү. Заавал сургуулаа төгсөж эмч болоод олон хүнийг баярлуулдгийм шүү. Энэ яриа өрнсөн тэр л өдөр эмээтэйгээ байх хамгийн сүүлийн өдөр нь гэдгийг учрал мэдээгүй юм. Гэртээ харж шүл аваад ирэх хооронд нэмэн амар амгалангийн орон руу нойрсохоор үрд явсан байжээ. Учрал Москвад сурч төгсөөд тэндээ үргэлжлүүлэн ажиллаж амьдарч хүнтэйч сууж хүүхэдтэйч болсон юм. Бөөрөнхий гэрт хамт амьдарч байсан ч аав ээжтэйгээ тиймч татан байгаагүй учраас Монголдо ирэх гэж яарсангүй. Хаяа ээжтэйгээ уцаар холбогдоход ихэнхдээ л согтуу байна. Аав нь ээжээс нь салаад усанд хайсан чулуу шиг алга болжээ. Учрал 12 жилийн дараа их нутагтаа ирлээ. Ээж нь харин энэ хугацаанд учрлын явуулж байсан мөнгөөр шинэ гэр худалдан авч архины эмчилгээнд явж ойролцоо насны элдв ааш араншингүй гарын урд өвдөө сүүхээтэй эртээ ханилжээ. Учрал нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдрахаар болж улсын эмнэлэгт ажилд орсон ч сэтгэлд нь үргэлж хадаатай байх нууцхан мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудан үр хүүхэд ачцээ хамаатан садандаа хаягдсан ганцаараа үлдсэн ахмадуудад туслах зорилготой ахмадын төв нээсэн нь эдүгээгийн бидний мэдих дүүрэн жаргал хэмээх нэгэн их айлын эхлэл байсан юм. Зохиолч Аг Сарнагийнхаа дахин нэгэн сургамжтай сайхан бүтээл болох Бор аяга нэртэй эмээгийн тухай нэгэн сайхан дурсамжийг сэдрээсэн зохиолыг та бүхэндээ хүргэлээ. Зохиолчдоо сонсогчдийнхаа өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Дараагийнхаа бүтэн зохиолоор дахин уулзтлаа. Түр баяртай.